Сар шинийн мэд дэвшүүлгийн үзэгчтэй энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулна. 60 жилд нэг удаа тохиох гал морин жил тохиож байна. Сүрээр дарагч гал морин жилийн төрөлтийн үзүүлэлт. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэн Ариунбалд улсын аврах тариаланчаар шалгарлаа. Ууганбаяр хөдөө амьдралын таатай орчин бүгд бий. Моржилд дэлхийг донслогсон хувьсгалууд өрнсөн. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгийг одоо та бүхэнд танилцуулъя. Бэлгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө төв талбайд Монгол улсын төрийн далбаа мандуулах ёслол хүндэтгэлтэйгээр боллоо. Бэлгийн тооллын 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. За үүнтэй холбогдуулан ТВ-с телевизийн сурвалжлах баг төв талбай дээр ирсэн байна. Төв талбайд за одоо яг 8 цагийн байдлаар төрийн далбаа мандуулах ёслол болж байна. Ёслолд зэвсэг төвчний бие бүрэлдэхүүн иргэд олон нийт өргөн дэлгэр оролцож үндэсний уламжлал, төрт ёсны бэлэгдлийг дээдлэн хүндэтгэл үзүүллээ. Ёслолын ажиллагаа төрийн үндэт харуулын жагсаалаар эхэлж Монгол улсын төрийн дуулал ихшгэлхийн зэрэгцээ төрийн далбааг инхүү хүндэтгэлтэйгээр мандууллаа. Монгол улсын төрийн далбаа нь тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлын бэлэгдэл бөгөөд шинийн нэгний бэлэгцээ өдөр инхүү мандуулж байгаа нь Монгол түмний эв нэгдэл, төрт ёсны уламжлалыг баттгсан үйл явдал болж байгаа юм а. Инхүү төрийн далбаа мандуулах ёслолын үеэр иргэд нийслэлийн төв талбайд үндэсний дэл хувцсаараа гоёж ахмад настайчууд болон хүүхэд багчууд зэрэг гэр бүлээрээ ирж оролцож байна. Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө төрийн 3 өндөрлөг ахмад наснуудад хүндэтгэл үзүүлж хүлээн авдаг уламжлалтай. Монгол улсын ерөнхийлөгч Хүрээс Өх, Монгол улсын ерөнхий сайд Замнаштай улсын хурлын дарга учрал нар ахмад буурлуудад амар мэндийг мэндэж хүндэтгэн залглаа. Сүрээр дарагч гал морин жилийн шинийн нэгний өглөө Монгол улсын ерөнхийлөгч Хүрээс Өх, Монгол улсын их хурлын дарга учрал ерөнхий сайд Замнаштай нар 9 хүлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж төрийн залгалт хийлээ. Мөн урган төлжиж ундран дүүргэхийн бэлэгдэлтэй цагаан сарын баяраар Монгол төрийн тэргүүн болон улсын хурлын дарга ерөнхий сайд нар нутаг нутгийн төлөөлөл болсон 80-аас 95 насны 9 ахмадыг төрийн ёслол хүндэтгэлийн өргөнд урин залгаж хүндэтгэн мэдчиллээ. Ахмад буурлууд ирж буй морин жилийг хөнгөтэй жил байхыг бэлэгдэн нийт монголчуудаа сар шинийн мэдчилгээ төвшүүллээ. Олон сургуулийн төгсөж тэнгээс төрийн хайлтаа астиусаа Замнаштай гэргэн барилга сургуулийн зэн барилга шагаалын барилга хийх хөтөн байгаад сэлэгээшээ хөвгөд баярлал вакцинараа ихсэн баярлал зингэсэл явсан хүндээ тэгээ тэрний сайхан тэр системаа сайхан буюу үчиг ингэ сайхан хөвчнаа гэдэгт өвгөн ахвэ баярлж байна. Ерөөдөрн сайхан таанагдсан сайхан олон сайхан залуучуудаа урднаас сажигдаан жаргаж ажил үйлсэн сайхан байж олон шалтгаан өвдөтэй санахад ерөөдөө үргэж даа гэсэн шүү. Ядан 80 бичлээ шүү дээ. Яг ер нь энэ морин жил хэмэлтэй жил байдаг л да. Тэгээ их сайхан байна. Би өрхөвдөх ажил мэргэжлийнхээ баяныг идэж сайхан явж байгаа да одоо баярлсан. Ерөнхийлөгч Улаанбаатар олон дааварсан да бас энэ арын зүрийн арга хэмжээндээ тэгээд бас захиал үеэр яг шиг байлаа тэгээд би ямар ч гэсэн энэ оны ихэнд ингээд төрийн өдөртлөгтэй уулзаад ингээд хэрэгнүүдтэй уулзаад ингээд миний бас цаг хэмээр өвдөрг явах юм байгүй. Зам наслах юм байлгүй дээ би. Энэ морин жил бол Монгол дэх ээлтэй жил байдаг. Тэгэхээр энэ жил манай Монголын эрэлхийг ухаанд сайхан хөвгүүд минь охтууд минь та нар энэ галан морин жилдээ их Монгол улсаа дэлхийн дэвжийн гартал мандан бадруулж одоо дэлхийгээр нэг тархсан монголчуудаа нэгтгэж их Монгол гүрнээ сэргээ мандуулахын үлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Энэ хүчтэй
70 жил ажилласан да. Янз бүрийн ажил хийсэн дээ. Тэгээд зөвлөлт холбоот улс Москва хотод яасан дэрнэж хөдөлж байсан гэж анаа. Тэгээд Монголын тус ажиж хөдөлгөр маа ажил дугаарт тэгээд одоо яамд мэрэгжилтэн яамны сайд тэгээд ерөнхий сайд хүртэл албаг хэсэж явуулаад эцэг гисэн үеэс эдгөө хүртэл монголчуудын баан тэндийн баялаг цэндэрлэж ирсэн цагаан сарын шиний нэгний миний одоо баяр цайхан мөч болж Ахмадууд бүгдийг Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайд хурлын дарга төрийн дээдэд хүлээн авч төлөвлөлөө. Ингээд нийт одоо монголчуудаа энд байгаа нийт нөхдүүдэд цагаан сарын шиний нэгний зөвшөөрлөж гарч байгаа ондоо бүгд сургууль сайхан ажил хөдөлмөрчин бүтэнчтэй байхын ёроолыг төвшүүлье. Увс аймгийн Хэргэс сумын уугуул 95 настай Цэрэг, Баянгорын аймгийн Үлзий сумын уугуул 93 настай Адья, Орногов аймгийн Ихгэд сумын уугуул 91 настай Гунгад орж, Улаанбаатар хотын уугуул 91 настай Дулмаа, Увс аймгийн Зүүн говь сумын уугуул 85 настай Хайдав, Архангай аймгийн уугуул 80 настай Дэлгэр Жаргал нарыг хүндэтгэн урьж шинэ нэгний өглөө тохоо өргөн золглоо. Бэлгийн тооллын 17 дугаар жарны сүрээр дарах чимээх гал морин жилийн хаврын тэргүүн сар эхэллээ. Жилийн дунд үед хурбороо багтай ганцуд болох эрсдэлтэй галын аюулаас нэн сэрэмжтэй байхыг зурхаад анхааруулжээ. Сар шинийн мэнд төргийн үзэгчдээ Бэлгийн тооллын 17 дугаар жарны сүрээр дарах чимээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинэ нэгний өдөр өнөөдөр тохиож байна. 17 дугаар жарны сүрээр дарах чимээх гал морин жил нь 60 жилд нэг удаа тохиох улаан гал морин жил гэдгээрээ онцлогтой юм а. Тэгвэл 6 зурлагад ирэх жилийн өнгө, махбод, амтан, шүтэн барилдлагын онцлог мөн нийгэм улс орны байдалд хэрхэн нөлөөснийг шорон үхэр жилийн шинжээр шинжвээс өтгөөс нялхас залуус дээлтэй сайхан жил болно гэдгээрээ онцлогтой байна. Гэхдээ жилийн дунд үеэс хур бороо багтай ганцууд нүүрлэж болзошгүйг анхааруулж байна. Үүнээс гадна гал морин жилд галын аюулаас нисрэмжтэй байхыг анхаарууллаа. Ингээд бүгдээрээ Момб татсан хийдийн хамблам нацаг доржийн 17 дугаар жарны сүрээр дарах чимээх гал морин жилийн ерөнхий өнгө төлөв шүтэн барилдлага хэрхэн буусанд анхаарлаа хандуулцгаая. Энэ 2026 онд бол одоо гал морин жил одоо тохиож байна. За энэ гал морин жил бол одоо 60-ны дотор авч үзэх юм бол ерөнхийдөө бол сүрээр дарагч гэсэн одоо ийм нэртэй байж байгаа. За тэгэхээр 1027 оны гал туулай жил бол 60 эхэлсэн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл 999 жил одоо 60-ны тооллоор одоо ингэж явж ирсэн ард түмэн төвхтэй. Тэгэхээр энэ 1987 он байхаа гал туулай жил бас 16 дугаар 60 төгсөөд 17 дугаар 60 одоо эхэлсэн байж байгаа. Тэгэхээр энэ 60-нуудын одоо өнгө бүгд жил болгон өөр байдаг 60 дотроо. Тэгэхээр энэ бол сүрээр дарагч гэсэн энэ нэрийнх нь утгыг тайлбарлаж авч үзэх юм бол ер нь нийтдээ бол энэ төр ард түмний хоорондын уялдаа холбоог бол их тодруулсан жил байж байгаа. Тухайлбал төрийн одоо Монгол улсын төр одоо засаг маань одоо ард түмэндээ их ээлтэй зөв бодлого явуулах ийм одоо зурхаан одоо төлөв байдалтай жил ургаж байгаа. За тэрнээс гадна бол энэ жил бол Монголын ард түмэнд бол бас их ээлтэй жил гэж одоо бодож байна. Ягаад гэвэл өнгө нь бол гал гэж байгаа. Гал бол дандаа нөгөө галын дүл өөдөө ихчээр альва нэг юмыг бол сайнаар одоо үүсгэж бий болгож одоо ингэж явах ийм учиртай жилтэй. Тэгэхээр энд бол бэлэгдэн бэрэл бол сайн байгаа гэж одоо бодож байгаа. За тэрнээс гадна бид нар энэ ардчилсан нийгэмтэй болсноос хойш энэ жил цагаан морин жил ардчилсан 1990 онд үүссэн. Одоо энэ жил гал морин жил ихтэй одоо хүнээр бол одоо 37-ны жил одоо орж байгаа. Тийм учраас монголчууд энэ дараачийн нэг ийм сайхан жил орж байгаа учраас энэ дээрээ бол дахиад Монгол орн бол 90 оноос хойш бас маш их олон улсын хэмжээнд хөгжил цэцэглэлт ард түмний аж амьдрал ч гэсэн ер нь бидний амьдарч байсан
цаг үеэс бол маш өөр болсон шүү дээ. Тийм учраас бид нэр энэ ирж байгаа жилдээ хүн болгон өөдрөг сэтгэлтэй за мөн одоо ажил амьдралаа сайжруулахын тухайд их бэлэг дэмбэрэлтэй энэ жилээ угтаж авах нь бол бас чухал байгаа гэдгийг ард түмэндээ одоо бас хэлье. За энэ жилийн өнгийг нөгөө шороо өхөр жилийн байдлаар нь авч үзэх юм бол хаврд бол жоохон тийм анхааруулжтай зүйлүүд байгаа. Салхи шуурхтай жоохон жиндүү юм байх хэрэгтэй байна лээ. За тэрнээс гадна бас хаврын сүүлсэр зуны ихэнх сарда бол хур ураа одоо жоохон хумс байж байгаа нь бол зун болоод дараа одоо ногоо мал ахуйд одоо нөлөөтэй энэ байгалийн байдлаараа бол малчид тариаланчид бол бас анхаарах нь бол их чухал байгаа. За тэрнээс гадна бол ер нь залуучууд одоо дунд насны одоо албан тушаалтангууд бол бас жоохон сайн ээлтэй. За хүүхэд өгчдөөч гэсэн энэ жид бол гайгүй байж байгаа. За нэг гол анхаарах зүйл бол ер нь хуурайшил жоохон тийм байгаа учраас бүх нутгаар бол жоохон цаг агарын хурвараа бол алаг цог байгаа. За тэн дээр нь бас гал төмрийн одоо аюул ослоос одоо анхаарах гэр бүлч гэсэн үр хүүхдээ ч гэсэн осол тэр галын осол аваарт оруулчихгүй байх. Өөрсдөө тэгээ монголчууд ер нь нэг ганц шүдэн зурсныхаа төлөө ганц хоол унд агаарт хоол унд хийж эдснийхаа төлөө Монголынхаа асар их байгалыг одоо гал болгодог энэ ажил одоо сөрөг энэ зүйл дээр бол анхаарах нь бол маш чухал. Яагаад тэгж ийм нөхдөр зөвхөн нэг байгалийн өвс мод урмал шатдгүй маа. Тэнд маш олон төрлөختөн амьтны амь нас яригдана. Тийм учраас бид нэг дор ямар одоо их нүгэл хийж яана гэдгээдээ анхаарах юм бол өөртөө тэр нэг хэрэгэлсэн гал өсөө маш сайн унтрааж тэрийг шалгаж үзэж энэ осол аюулгүй байлгатаас нь эргэн бүр одоо ухамсартай байх юм бол Монголын ард улсад болоод Монголын ард түмэнд галын гай гамшиг одоо үүсэхгүй л дээ. Энийг одоо анхаарах нь бол маш чухал гэдгийг одоо та бүхэнд сонирдуулъя. Тэгээд ер нь жилээ бол их сайхан угтах хэрэгцээтэй. Жилийнхээ одоо өнгийг одоо амьдралдаа үр хүүхдтэй аль ад жаргалтай аль сайн зүйлийг та хийж болох одоо энэ талаас нь одоо бодох хэрэгтэй. Тэгээд цагаан сар байна бол цагаан гэдэг өнгө бол бидний одоо үзэл судалсан номоор авч үзэх юм бол бодисодын сэтгэлийн одоо илэрхийлдэг юм байгаа. Тийм учраас бүгдээрээ нэн жасрал сайхан бодис сэтгэлээр одоо байх юм бол амар амгалан бол ирэх нь бол гарцаагүй байдаг. Ингээд нийт Монголынхаа ард түмэнд сар шиндээ сайхан шинэлээрээ та бүгдийн минь одоо сансан бодсон за бүтээх гэсэн ажил үйлс нь бол номын ёсоор одоо хурдан дөргөн бүтэж эрүүлэн урт насалж удаан жаргахын ерөөлийг та бүхэндээ одоо өргөн дэвшүүлж байна. Дэлхийн түүхэн дэх он жилүүдэд санамсаргүй давхцлаар бас нийгмийн томоохон өөрчлөлт, хувьсгалын давлгаа өрнөсөн байдаг. Дорны тооллын морьжилд Иран дахь хувьсгал, Европын засгийн нуран уналт, Берлиний хан, Украины Майдан зэрэг үйл явдлууд өрнөж байжээ. Гал морин жил дэлхийн улс орнуудад ямар чухал үйл явдлууд болсон бэ гэдэг дээр томилон та бүхэндээ хүргэе. Тэгэхээр дэлхийн улс орнуудад болвол морь жил ихэнхдээ хувьсгалууд болсон байна гэдэг нэг ийм олон үнцгийг одоо гаргаж ирж тавьдаг. Тэр үнэхээр энэ дэлхийн улс орнуудад морь жилд яагаад хувьсгал болоод байд юм бэ гэдэг дээр та бүхэндээ бас нэг фокуслж ярья гэж бодсон. Гэхдээ хамгийн гол чухал зүйл нь юу вэ гэхээр морь жилд байнгын хувьсгал болдго юм биш. Энэ морь жилд хувьсгал болно гэж хэлж байгаа үг бол ерөөсөө биш шүү. Энэ бол түүхэн үйл явдал өнгөрсөнд болоод өнгөрсөн үйл явдал учраас энийг та бүхэндээ бас зөвөр ойлгоорой гэж тодтогч бас хэлье. За ингээд 1918 онд тэгвэл юу болсон бэ гэд 1918 онд Европын хаан засаглууд нуруу. Энэ бол бас түүхэн үйл явдал байсан. Энэ бол дэлхийн 1-р дайны дараа за бидний хэлцээснээр бол Австро-Унгарын эзэнт гүрэн бол задарсан. За түүний үр дүнд бол маш олон улсууд бий болсон. За Османы эзэнт гүрний одоо задралын ихэнх үе одоо ингэж тавигдсан ийм чухал үйл явдал болсон. За тоомлоод хэлвэл Европ
хаант засаглаасаа татгалзсан. Европ хуучин Европ, шинэ Европ болсон. За бидний хил зайсаар 1966 оны соёлын хувьсгал. За энэ бол Хятадд өрнөсөн үйл явдал. Тэгэхээр Мао Цзэдун болоод соёлын хувьсгалыг 1966 онд эхлүүлж за сэхэтнүүдийг бол үе олноор нь одоо хоморглон одоо цөлхийн цөлж ингэж явуулсан байдаг. За үүний үр дүнд бол маш олон гим зэмгүй энгийн иргэд бол нас урсан гэсэн ийм тоо баримт байдаг. Албан ёсны их сурвалжийг бол одоо хүртэл тардаг гэдэг нэг ийм шүүмжлэл бас явдаг. За улаан хамгаалагч нар гэж одоо тийм залуучуудын тусдаа ийм айран бий болсон. Үр дүнд нь сэхэтнүүд рүү чиглэсэн. За их сургуулийн багш нар профессорыг бол хайр найргүй хядж исэн байдаг. За тэгээд дээрэс нь их сургуулиудыг бол нурааж исэн байдаг. Тэ одоо төв Бээжин хотод болж исэн зүйл бол биш. Энэ бол хятад даяараа өрнж исэн үүрэг Монгол одоо Шинжаа уугарч гэдэг юм уу. Ингээд энэ соёлын хувьсгал хэлмэгдээгүй. За тухайн үеийн хятадын одоо ард иргэд одоо байгаагүй гэдэг. За тухайн үеийн айл өрхүүд бас байгаагүй гэдэг. За өнөөдрийн одоо хятадын удирдаг Ши Жинпиний аав хүртэл соёлын хувьсгалд одоо өртөжсэн, соёлын хувьсгалд бас хэлмэгдэжсэн ийм хүн байдаг. За Ши Жинпин өөрөө бас 7 жил одоо агууд суусан соёлын хувьсгалын үр нөлөөгөөр за хөдөө орон нутаг цөлгөнд байсан ч гэдэг юм. За тэгвэл орчин үеийн бүгд найрамдах хятад ард улсыг одоо шин шатанд гаргаж одоо хөгжлийн дээд шатанд гаргасан Дэн Сяопин бол бас соёлын хувьсгалд бас хэлмэгдэжсэн ийм хүн байдаг. За түүний хүү бол бас улаан хамгаалагч нар тонхоор шидэж насан туршаа дахир дутуу болсон ч гэдэг юм уу. Ингээд энэ соёлын хувьсгалд бол хятадын одоо ард түмэн бол өнөөдөр бол маш их шүүмжилтэй ханддаг. Тийм учраас бол энэ соёлын хувьсгалыг бол сайн зүйл гэдэг талаас нь биш шүүмжилтэй гэдэг талаас нь бас хардгиймаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй байна. За Ираны хувьсгал тэр 1979 оноос өмнө 1978 онд өртөж нөхцөл байр нь бий болсон гэдэг. За барууны дэмжлэгтэй шах болол Ираны төрийн эрхийг барьж ирсэн. За барууны одоо хэв маягтай ийм орчин тогтнож исэн ийм Иран улсыг за 1979 онд исламын хувьсгал гараад ингээд исламын бүгд найрамдах Иран улс болсон юм аа. За энэ улс бол яг өнөөдрийн хувьд бол одоо барууныхантай харилцаа холбоо муу. За Америкт одоо хизээ мүдгүү дайн дэгдэн ч гэдэг юм. Ингээд өнөөдрийн Иран бол одоо барууныхантай эв түнч муутай. За тэгвэл 1978 оноос өмнөх Иран бол одоо шахын үед бол барууныхантай илүү ойрхон байсан. Одоо иргэд нь нээлттэй чөлөөтэй байсан. За энэ удаад бол ийм исламын хууль одоо үйлчилсэн юм байна гэж. За одоо 1990 он 1989 онд бол Берлиний хаан нурсан. Тэгэхээр Берлиний хаан нурсан зүүн Герман, баруун Герман хоёрыг одоо заагалж ирсэн Берлиний хаан нурснаар социалист нийгэм одоо нурж байгаагийн одоо ийм хамгийн том илрэл гэж үздэг. За ингээд энэ хоёр Герман нэгдсэний дараа зөвлөлт холбоот улсын одоо задарлын одоо оргил үе эхэлсэн. За тийм учраас бол энэ зөвлөлт холбоот улсын задарлын одоо үед бол 15 бүгд найрамдах улс одоо ингээд задарч одоо ингэж гарсан. За Европ бол энэ коммунист нийгмээс бол татгалцсан. За энэний эхлэл бол одоо 1990 онд хоёр Герман нэгдэж холбооны бүгд найрамдах Герман улс болсон. За 1989 онд бол Берлиний хаан нурснаар бол энэ эхлэлийг бол авч үзсэн юм ба. За тэгвэл тухайн үед зөвлөлт холбоот улсын задралтай яхарахгүй Герман за Монголын арчил хоёр бол заашгүй холбогдсон. За Монгол бол 1990 онд цагаан морин жилийн арчилсан хувьсгалыг хэлсэн огтны хамраа цус гаргаагүй ийм арчил болсон гэж одоо бид нар түүхэн тэмдэглэж одоо баяртайгаар хүлээн авдаг. Энд бол олон намын тогтолцоо бий болсон. Арчилсан нийгэм рүү эргэлт буцалтгүй шилжсэн. За дээрээс нь чөлөө зах зээлийг дэмжсэн. За хүн бүхэн одоо тэгш ширхтээ одоо хил гайл нээлттэй болсон ч гэдэг юм уу. Ингээд хүн өөрөө нь чадчихвэл тэр амьдрах болцоог нээж өгсөн энэ он жилүүд бол 1990 онд болсон юм а. Тэгэхээр зөвлөлт холбоот ул задраагүй байсан болвол бидний энэ 1990 оны арчилсан хувьсгал бол бүтэлтэй болох үгүй юу гэдэг эргэлзээтэй. Коммунист нийгэм одоо нурах төхөөгүй бол энэ Берлиний хаан нураад хоёр Герман нэгдэхгүй байсан үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Тэгэхээр энэ хоёр бол явж энэ зөвлөлт холбоот улстай очиод ингээд тогтоод байгаамаа. За сүүлийн нэг жишээ. 2014 онд Украин Майданы хувьсгал болсон. Тэгэхээр өнөөдрийн Орос Украины дайны эхлэл бол бас эндээс тавигдсан гэж хэлж болно. За Оросын геополитик, Оросын одоо ачиг сонирхол бол энд үйлчлдэг. За энэс өмнө бол байсан. За гэвч энэ 2014 он бол одоо оргил одоо үе яг одоогийн Орос Украины дайны эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Яасан бэ гэхээр Виктор Янукович гэж одоо ийм Оросын талыг баримтлагч за ийм ерөнхийлөгч байсан. За тухайн үед бол украинчууд юу хүсэж ирсэн бэ гэхээр Европын холбоо нэгдээ, НАТОд нэгдээ гэдэг нэг хүсэл байсан. Өөрөөр хэлбэл Европын улс болёо, барууны улс болёо гэдэг. За тэгвэл Виктор Янукович бол Оросын талыг барьж ирсэн. НАТОд хэлсэн процесс яг эд төгссөн байхад бол одоо тэр процессыг бас зогсоож ирсэн ч гэдэм юм. За ингээд үр дүнд нь юу болсон бэ гэхээр Украины ард түмэн боссон. Украины ард түмэн бол эсэргүүцлээ илэрхийлсэн.
залуучууд нь босч ирсэн. За үр дүнд нь Виктор Янукович Оросын холбооны улс руу зугтсан. За өнөөдрийн тэр Донбассын бүсэд бол дайм болоод байгаагийн эхлэл нь бол тухайн үед тавигдсан. За Кримийг бол Орос авсан. Тэр үе бол 2014 оны одоо морь жилд болсон юм а. Орос Украины дайны эхлэл цэг бол тэнд болсон юм а гэж үр дүнд нь за Украины иргэд одоо ингэж хохирж байгаа юм. Тэгэхээр 2000 одоо өнөөдөр бол 2026 он. 2026 онд бол за морь жил бол энэ дэлхийн улс орнууд бол геополитикийн хувьд бол докторгүй байна. За олон хувьсгалууд гарч магадгүй гэсэн ийм таамаг байгаа болохоос биш. Яг 2026 онд өнөөдөр хувьсгал болно гэсэн ийм зүйл бол байхгүй. За дайм болсонгүй бол бас өөр нөхцөл байдал байдаг. Дайм бол бар жилүүдэд болсон байдаг. За хувьсгалууд бол морь жилүүдэд болсон байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Хатуу өвлийг үнтэй давж урин цагтаа ухтан авч бийг бэлэгдэн цагаан сарын шөнийн 1-ний өглөө хамаатан садан ижээ ав ахан дүүсээ хүндлэн золгодог. Сар шөнийн баяраар шинээр учран золгож буй жилдээ өнгөтэй өөдрөг байхыг бэлэгдэн бүх зүйлийг шин элбэг дэлбэг байлгаж эх жилийнхээ өнгийг шинждэг уламжлалтай. Тиймээс монголчууд сар шинээр үндэсний уламжлалт дээл хувцаараа гангарч соёлоо дээдэлж шинжилж байна. Монголчууд мандах төрийн малгай, бүтгэх төрийн бүс, дивжих төрийн дээл, тулах төрийн гутал, хан төрийн хантаз хэмээн үндэсний хувцаа нэрлэж ирсэн уламжлалтай. Тэгвэл Монголд өмнө төрд ёсны сар шинийн баяраар Монгол ард түмэн үндэсний хувцаараа гоёж, үндэсний дээл хувцас нь зөвхөн соёл, гоёл биш, төрд ёс, түүхт ёсны илэрхийлэл гэдгийг хэлж байгаа юм а. Ингээд бэлгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний энэ өдөр монголчууд өглөө эртийн нарыг төв талбайгаас харж, төв талбайд мөрөө гарган эзэн Чингис хаандаа залбирч авшиг байна. Ингээд төв талбайд иргэд өнгө алгалсан торгон дээл малгай гутлаа бүтэн өмсөж гангарч байна. Их нарийн ярих юм бол тэгэл нэг жил мэлгэл янз янзын өнгө яадаг баг. Тэгтээ бол яг өөрт таарсан өнгө. Тэгээ өөртөө ажиллах юмштэй хувцаалах хувцлаа шүү дээ. Сайхан шилж байна. Та хоёр маань сайхан шилж байна. Бид нар бол асар том үндэстэн. Монголын нэгдсэн улсын 2000 жилийн өмнөөс эхлээд бид нар уламжлалт түүх, тэгээ соёл төр төсөө асар уламжлалтай учраас үндэснийхээ дээл гуцаар гоёхоос гадна бид нар бас энэ дээл гуцаа ах удаа ч гэсэндээ маш их хэрэгэлдэг. Тэргээр бусад Азийн орнуудаас онцлог гэж би үздэг. Таны хувьд бас эзэн Чингис хаандаа хүндэтгэл үзүүлж ирж байна уу? Тэгээ би шинэ өглөө болгон эзэн Чингис хааныхаа хүндэтгэл үзүүлдэг. Тэгээ бас их орон ард түмэн өргөхт бүх өмнө төлөөд бурхан бас залбирдаг. Тэгэхээр энэ бол сайхан байдаг. За сайхан шинжилж байна уу та? Сайхан шинжилж байна уу та. Тий одоо тэгэл юу гандан иргэж яхаар эцэн богд Чингис хаандаа мөргөө залбираал нарч зэрэг мандах шиг боллоо тэгэл охинтойгоо явж байна да. Одоо таныг анзаарч байхад өнөөдөр бас шинэ 1-ний өдөр тийм ээ монголчууд маань уламжлалт дээл хувцаараа хэр гангарж байгаа шиг байна. Ер нь хэр өмсөж байгаа шиг байна. За түрүү урдаас гэрээсээ гарлаа. Ер нь их олон хүмүүс нөгөө зөв мөрөө гаргаад бүгдээрээ л дээл хувцастай харагдчихэв. Одоохондоо зөв мөрөө гаргацгаашаа тэгэл золгоотонтой явахдаа бүгд л сайхан явах байлгүй тий. Ер нь дээлэндээ айгүй анхаарж байгаа санагдж байгаа энэ жил. Тэгээд уусаа жилдээ ганц 2 удаа л дээлээ өмсдөг. Яг тэр үед яг буй иж бүрнээр нөмсөд авбал илүү зүгээр санагддаг. Иргэдийн хувьд дээл бол монгол хүний эрхэмсэг төрх өв соёлын дархлаа хэмээн онцолж залуучуудыг иргэдийг өв уламжлалаа дээдлэхийг уриалаад байгаа юм а. Залуусын хувьд чарцангуй дээл хувцаа бүтэн өмсөж бэлэгдэж байна. Ийхүү сар шинийн бэлэгцээ өдөр монголчууд үндэсний хувцаараа бүтэн өмсөж гангарч соёл уламжлалаа хадгалсаар байна. Сүрээр дарагч хэмээх гал морин жил ирж байгаатай холбоотойгоор энэ оны эхний сарын төрөлтийн статистик мэдээллийг хүргэе. Төрөлт сүүлийн 3 жил эрс буурчээ. Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн төрөлтийн үзүүлэлтийг танилцуулъя. Гал морь жил гарснаас 2026 оны 1-р сарын байдлаар 4223 их амарч иж 4262 төрөлт бүртгэгдсэн байна. За нийт төрөлтийн 50.5% нь хүү, 49.5% нь охин байгаамаа. Энэ нь өмнөх оны мүйтэй харьцуулбал 8.8%-аар буурс үзүүлэлттэй байгааг албаныхан хэллээ. Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 53716 их амарч иж 54137 амьд төрөл бүртгэгдсэний 51.8% нь хүү байна. Өмнөх оны мөн үеэс 6.3%-аар төрөлт болон амьд төрсөн хүүхдийн тоо буурсан байна. 26 он гараад 1 сарын байдлаар улсын хэмжээнд 4223 их амарч иж 4200
62 амьд төрөл бүртгэгдсэний 50.5% нь хүү байна. Өмнөх оны мөн үеэс төрсөн их амьд төрсөн хүүхдийн тоо 8.8%-аар буурсан байна. Төрөлтийн бууралтанд нийгмийн эдийн засгийн хүчин зүйлс болоод гэр бүл төлөвлөлт, шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна. Мөн нийт төрөлтийн хүйсийн харьцаа олон улсын жишгт ойролцоогоор хэвийн түвшинд байгаа хэмээн албаныхан хэлж байгаа юм. За өмнөх 12 жилийн өмнө буюу 2014 онд модон морьжил тохиож ирсэн юм а. За тус онд 11,323 их эсэмийн дамарчснаар 5,767 хүү, 5,556 хүн төрүүлсэн нь тухайн жилийн төрөлтийн итвэх өндөр байсныг харуулж байгаа юм а. Тэгэхээр өмнөх жилийнхтэй харьцуулах юм бол 410 тохиолдлоор буусан. Тэгэхээр ингээд аваад үзэх юм бол ер нь бол сүүлийн 3 жилийн байдлыг аваад үзэх юм бол ер нь төрөлтийн тоо буух хандлагатай байна. За энэ нь тодорхой хэмжээний хүмүүсүүдийн одоо нөхөрчхөн үйл ажиллагааны үзүүлэлт боловч энэ одоо нийгмийн байдал бас нөлөөлдөг энэ шууд төрөлтийн тоонд энэ маань одоо нийгмийн ороо бусгай гэдэг юм уу амьдралын одоо төвшин доогуур гэдэг юм уу энэ маань нөлөөлөд байдаг. Энэтэй холбоотойгоор төрөлтийн тоо бууж гэн нөгөө хөссөн жирэмсэн одоо эрүүл хүүхэд гэдэг шиг энэ төрөлтийн тоо бууж байгаа маань тодорхой хэмжээний энэ нөхөрчхүүн насны эмэгтэйчүүдийн маань одоо төрөх хүсэл гэдэг юм уу эрмэлзэл гэр бүл төлөлт бууж байгаагийн шин тэмдэг бай. За тэгээ энэтэй холбоотойгоор юу анхааруулах уу гэхээр нөгөө өсвөр үеийн жирэмсэлт нэмэгдсэн байгаа сүүлийн жилүүдэд мөн 35-аас дээш насны буюу ахмад насны эмэгтэйчүүдийн төрөлт нь бас нэмэгдсэн. Яг нөхөн өрчхөн 20-оос 35 насны энэ эд насны төрөлтийн тоон буучаад байгаа болохоор энэ үндсэн юунд нөлөөлөд байгаа тоонд. Эхнэрийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр төрөлцсөн төвүүд ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд эрсдэлтэй жирэмслэлтийг гэрт илрүүлэх, хяналтыг сайжруулахад анхаарч байгааг алтныхан онцлсан юм а. Мэргэжилтнүүд морьжилийн төрөлт өсөх хандлага өмнөх жилүүдэд ажиглагдаж байсан ч энэ удаад нийт төрөлтийн тоо өсөх хэсэг нь эдийн засаг, хүн амын насны бүтцтэй шууд холбоотой гэдгийг онцолж байна. За би түрүүн хэллээ нийгмийн эрүүл мэндийн тал руугаа хандсан бодлого сүүлийн одоо манай одоо эрүүл мэндийн яам болон нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бол явуулж байгаа. Энэ маань юутай холбоотой гэхээр нэг бидний суур эрүүл мэнд сайн байх хэрэгтэй. За нөгөө талаараа хөдөлмөрлөх эд насндаа хүн одоо төлөвлөгөөтөөр одоо 3-аас 5 жилийн зайтай 3-аас 5 удаа төрөх юм бол хамгийн зөв гэр бүл төлөлт гэж үздэг. Нөгөө үйл ажиллагаа ажиллах нөхцөлд бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохоор ингэж одоо төрөх юм бол хамгийн зөв гэр бүл төлөлт байдгаа л гэж үздэг. Ийхүү дүгнэж хэлгээд сүрээр дарагч гал морин жилийн эхний сарын статистик өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлтээ гарсан хэдий ч эхнэрээ тусламжуулчлага тогтвортой үргэлжилж байна. Жилийн эцсийн дүнгээр төрөлтийн хандлага хэрхэн өөрчлөгдөхийг цаг хугацаанд харуулах юм а. Монголын өрс маш олон болох болтугай. Гар урлан, төвчээр, ур чадвар, уран сэтгэмж шаардсан нарийн мэдрэмжийн бүтээл байдаг. Тэгвэл говийн онцлогийг чулуугаар урлан бүтээж дотоод гадаадын жуулчдад Монголын өв соёлыг сурталчилж аваа гар урчуудын нэг бол Мөнх Эрдэнэ юм а. Өмнөговь аймагт амьдардаг гар урлаач Мөнх Эрдэнэ 20 гаруй жилийн турш гар урлал хийж бүтээлээ худалдан борлуулж байна. Тэрээр хэвшлэн ёлын яам орчим жуулчдад зориулан уран бүтээлээ танилцуулж газар дээр нь сэлбэр хийж үзүүлдгээр онцлогтой. Түүний бүтээлийн хамгийн содон тал нь мод бус чулуугаар уралдгаараа ялгардаг. Чулуу нь хатуу бүтцтэй тул сэлбэр хийхэд модноос хэд дахин илүү ажиллагаа, ур чадвар, тэсвэр төвчээр шаарддаг байна. Гэсэн ч тэрээр говийн байгаль ахуйг илэрхийлсэн бүтээл хийхийг зорддог бөгөөд тэмээний дүрсийг хамгийн ихээр урлан бүтээдэг юм. Энэ нь говь нутгийн онцлог монголчуудын уламжлалт ахуйг илэрхийлсэн бэлэгдэл болдог байна. Ер нь нэг 20 жил хийж шүү гар урлалаар гадна дотны жуулчдад энэ ёлын ам ухар шүртэд үйлчлдэг байсан. Өвөл бол яг энэ гадна дотны жуулчдын тэмээний баярд хэлсэн байгаа. Тэнд үйлчлдэг бэлэг дурсгалын чулуугаар голцсон үе. Олон жил ёлын аманд суусан да. Бас гадна дотны жуулчдад гар урлалаар үйлчилдэг. Өвөл бол тийш явахгүй л дээ. Яагаад гэхээр нэг мөсн бооцсон машин дээр гарах нөхцөлгүй. Тэгээ 100-ийн үйлрэлтэй бол тийш гарчдаг. Мотор ер нь бол чулуу нь болохоор арай гүйлгээ аримлт илүүлдэ ер нь. Чулуу гэдэг утгаараа бүтээгдэхүүн гарсан ч гэсэн чулуугаар
хүн чинь чулуугаар ийм бүтээл гаргана гэхээс бас их сони санагддаг байлгүй. Гоцоо чулуугаар л юм. Гадаадын жуулчид гараар уралсан чулуун сэлбэг ихэд сонирхож бэлэг дурсгал болон худалдан авдаг. Ялангуяа гар урлаач өөрийн нүдэн дээр чулуу сэлж бүтээл хэрхэн төрж байгааг харуулдаг нь жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Гар ажиллагаатай давтагдшгүй бүтээл гэдэг утгаараа түүний урлал үнэлүү үн цэнтэй тооцогддог. Гар урлал нь зөвхөн орлогын хүүсвэр төдийгүй үндэсний өв соёлыг хадгалж олон нийтэд сурчлах чухал ач холбогдолтой. Тиймээс мөнх эрдэнэ ур чадвараа хөгжүүлэн говийн онцлогийг чулуун урлалд шингээж Монголын уламжлалт гар урлалын үн цэнийг дотоод гадаадын жуулчдад таниулсаар байна. Чулуу гэдгээрээ бол хийхэд бол бас тийм амар модыг бодвол тийм амар бийд биш. Чулуу үнэтэй. Өнгөрийн чулуу гар хийсэн байгаа. Энийг хийхэд хэдэн хоног ч юм уу энийг хэд нэг сар хийн штэ чулууг ч нэ. Зөөрийн бүтэн чулууг ч ингээд хэлбэр оруулна гэдэг чинь бас тийм амар хэд биш. Чулуу. Үнд чулуунууд дээр нь бол жижиг янгэр гэж наадсан байгаа. Яг сүүнээр маягаар тэхийн зогсоол хийсэлтэй. Тэгээд ер нь чулуу гоцоо юм. Энэ байгалийн энэ одоо цагийн занглаа гэж суурлууд чимсэн байгаа. Цагийн занглаа бол айлд багсаа. Аянга буудаг гэдэг юм. Цагийн занглаа. Тэгээд цагийн занглаа нагаа суурлууд бас хангаа улсууд их сурдаг юм л та. Говьхон ч ер нь айлд баг тавьчдээ. Тэгээд тантаа гэртэл. Ийхүү урд үед төсвөр төвчээр шаардсан чулуун сэлбэр нь гар урлалын ховор төрөл төдийгүй говь нутгийн өв соёлыг илэрхийлсэн онцгой бүтээл болон хөгжиж байна. 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн босгон дээр өнгөрсөн оны ажил үйлсээр манлайлсан улсын аврах тариаланчаар Сэлэнг аймгийн Шаамар сумын иргэн Базар Архичаагийн Ариун Болдын гэр бүл шалгарчээ. Өнгөрсөн оны ажил үйлсээрээ манлайлан улсын авраг тариаланчаар шалгарсан Сэлэнг аймгийн Шаамар сумын иргэн Базар Архичаагийн Ариун Болдод шагналыг нь гардуулан өнгөлөө. Ариун Болд нь 10 гаруй жил газар тариалангийн ажилд эрхэлж байгаа ба 11 нэр төрлийн ногоо тариалж 154 тонн ургац тус хураан авч нэгж талбайгаас авах ургацын хэмжээг доктортой өсгсөн амжилтыг гаргажээ. Сайхан өндөр байна. Тэгээд энэ өмнө одоо ингээд энэ сайхан төрийн хүндтэй энэ шагналыг гардж авч байгаадаа их баяртай байна. Тэгээд энэ сайхан дурсамжтай сайхан өдрийг манай гэр бүл бэлгэлсэн одоо энэ улсын их хурлын эрхэм гишүүн ундрам манай аймгийн дарга Лавд орж манай засаг дарга Гамболд хурлын төлөөлөгч Отхон бүрв нартаа сайхан энэ ажлын албад баярлаа. Тэгээд улс их орондоо манай гэр бүл одоо 20 гаруй жил одоо хүнсний ногоо тариалж ингээд амжилттай ажиллаад бид хоёрын сайхан урамшуулад улсын авраг гэдэг цол хэрэг хүртсэндээ манай гэр бүл төөцийн баяртай байна. Тэгээд хүүхдийн одоо цэцэрлэг сургууль гэж одоо бүхэл салбаруудад хүнсний ногоо нийлүүлдэг. Манай гэр бүл бол одоо энэ газар тариал эрхлээд энэ эко гэдэг юмыг маш нэмт хэрэггүй тавьдаг. Сэлэнг аймгийн хувьд Монгол улсын нийт хүнсний ногооны хангамжийн 30%-ийг дангаараа бүрдүүлдэг ба улсад татвар төлдөг 6 аймгийн нэг юм а. Ийм Сэлэнг аймгаас сүрээр дарагч хэмээх гал морин жилийн босгон дээр 14 улсын авраг шалгараад байна. Сэлэнг түмэн маань хөдөлмөрч юм арт түмэн учраас жилээс жилд олон аврагыг төрүүлж улс орныхаа хүнсний аюулгүй байдал хангамжинд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулдаг. Ер нь аль жилээс жил бид нар хамгийн олон улсын аврагыг төрүүлдэг. Монгол улсынхаа хүнсний аюулгүй байдал хувь нэмрээ оруулдаг юм аймаг байгаа. Тэгээ энэ жилийн үед бол улсын авраг цолын журам нэлээд одоо шалгуур нь өндөрсөн, нийгмийн хариуцлагатай байдал, татвар төлж байгаа байдал, за малчид фермерийн хувьд малаас авж байгаа ашиг шим гээд нэлээд юм өндөр шалбартай болоод цөөхөн одоо хүнд өгч байгаа нэлээд үн цэнтэй шагнал маань. Тэгээд манай аймгийн хувьд бол 14 аврагтай болж байгаа. Тэгээд энэ дотор авраг тариаланч хамт олон авраг механик жуулаагч, авраг фермер, тэгээд авраг малчин гэсэн ингээд нийт 14 хүн улсын авраг цол хүртэж байна. Ариун Болдын гэр бүл нь төмөөс хүнсний ногооны тариалалтыг 11 га талбайд усалгааны нэгдсэн системээр эрхлэн явуулж 30 тонн багтаамжтай хүнсний ногоо хадгалах зойрын барилгыг барьж байгуулан үйлдвэрлэлийнхээ доктортой байдлыг ханган ажиллаж байгаа юм а. Төрөөс баримталж буй бодлого чиглэлийн дагуу малыг
тооноос чанарч шилжүүлэхтэй нийцүүлэн ашиг шимсайтай үйлдвэрийн үхрийг өсгөн үржүүлж эрчимчсэн фермерийн аж ахуйг амжилттай эрхэлсэн Сэлэнгэ аймгийн Орхонтул сумын фермер Нямжав улсын аврах фермерээр шалгарлаа. Дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн босгон дээр эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлж чанартай экологийн цэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх дотоодын сүүний үйлдвэрлэлийг доктортой хангахад бодит хувь нэмрээ оруулсан Сэлэнгэ аймгийн Орхонтул сумын Хонгор овоо 3 дугаар багийн фермер Луузангийн Нямжав улсын авраг фермерээр шалгарлаа. Сэлэнгэ аймгийн хувьд бас газар тариалан эрчимсэн мал аж ахуйн бүс нутаг учраас улсын аврагууд маань бас нэлээд онцлогтой байдаг. Энэ ер нь бол жилээс жил бид хамгийн олон улсын аврагыг төрүүлдэг. Монгол улсынхаа хүнсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулдаг юм аймаг байгаа. Тэгээ энэ жилийн үед бол улсын авраг цолын журам нэлээд шалгуур нь өндөрсөн, нийгмийн хариуцлагатай байдал, татвар төлж байгаа байдал, за малчид фермерийн хувьд малаас авж байгаа ашиг шим гээд нэлээд юм өндөр шалгууртай болоод цөөхөн хүнд өгч байгаа нэлээд үн цэнтэй шагнал маань. Тэгээд манай аймгийн хувьд бол 14 аврагтай болж байгаа. Тэгээд энэ дотор авраг тариаланч, хамт олон авраг механик жуулагч, авраг фермер, тэгээд авраг малчин гэсэн ингээд нийт 14 хүн улсын авраг цол хүртэж байна. За тэдний хувьд 2019 онд сумын шилдэг фермер, 2021 онд сумын авраг малчин, 2024 онд аймгийн авраг малчнаар тус шалгарч байсан байна. Олон жил мал дагсан үед игээ зайхан шагнал хүртсэндээ баярлж байна. Хоёр одоо өнөөдөр ингээд улсын авраг фермерч гэдэг одоо цол тэмдгээр шагнагч байгаа да маш их сэтгэл өндөр байна. Бид нар бол манай ах бол одоо өвн 56 жил одоо мал малсан. Дуу тийм ээ одоо ерөөсөө 5 хөшөө мал бүгдийг малж байсан. Энэ сүүлийн одоо нэг 13-4 жил бол өхөр луг одоо нь ажиллаж байгаа. Тэгээ фермерийн шуумар бол ер нь одоо сүүлийн нэг 10 жил ажиллаж байна. Тэгээд энэ ажлаа хийж нэлээд одоо цааш нь үргэлжлүүлж өшөө одоо өргөн өшөө хүртэй амжтай бас тэгээд одоо олон малчтаа бас нөлөөтэй нөөлөгтэй үлгэр дуураалтай тийм фермер болъё, фермерч болно л гэж бодож байна. Сэлэнгэ аймаг сүүлийн жилүүдэд эрчимсэн мал аж ахуйн чиглэлийг түлхүү хөгжүүлж байгаа хэлээ. За энэ Сэлэнгэ аймгаас сүрээр дарагч хэмээх гал морин жилийн босгон дээр 14 авраг шалгарсан байна. Сэлэнгэ аймгийн хувьд бол өнөөдөр Монгол улсын одоо засгийн газраас шагнал авж байгаа 14 улсын авраг төрж байгаа. За тэгэхээр цаашдаа манай Сэлэнгэ аймаг өөрөө бол энэ мал аж ахуй, хөдөө аж ахуйн одоо гол аймагуудын нэг учраас бол бүх төрлийн одоо газар тариалангийн болон мал аж ахуйн салбараас төрж байгаа хүмүүс 14 хүн шагнаж байгаад бол хуулийг баяртай байна. За энэ хүү бас одоо шагналыг авж байгаа нийт одоо Сэлэнгэ аймгийн улсын аврагаар тодорсон хүмүүстэй бас сэлэгчүүдийн хүмүүс бүдэнд гэр бүлд нь халуун баярыг өргөн дэвшүүлье. Түүний хувьд сүүлийн 14 жил төрөөс баримталж байгаа бодлогоо чиглэлийн дагуу малыг тооноос чанарч шилжүүлэхтэй нийцүүлэн ашиг шим сайтай үйлдвэрийн үхрийг өсгөн үржүүлж өдгөө 90 гаруй үхэртэй өвлжиж байна. Манай телевизийн сурвалжлах баг Төв аймгийн Алтан булаг сумын 1-р багийн залуу авраг малчин нутгийн үлгэр жишээ гэр бүл ууган баярыг онцолж байна. Тэдний хувьд буянт малынхаа ашиг шимийг хүртэж амьдралаа залгуулan нутаг усандаа хөдөлмөрөө үнэлүүлж яваа залуу гэр бүл юм. Үзэгчдээ телевизийн сурвалжлах баг за Төв аймгийн Алтан булаг сумын 1-р багийн малчин за залуу авраг малчин болон за үлгэр жишээч гэр бүл болох ууган баярыг хүрэлцэн ирсэн байна. Би Төв аймгийн Алтан булаг сумын 1-р ангийн малчин баасан дорж ууган баяр гэж. Гэргийн манайх би 1-р ангийн малчин Батлгэр дөхмөнөө. Гэрийн эзэн ууган баяр гэргий Бат Илгэр нар Төв аймгийн Алтан булаг сумын 1-р багийн залуу авраг малчид бөгөөд нутаг усандаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн үлгэр жишээ болсон залуу гэр бүл удам даньсан малчид юм а. Тэдний хувьд 2018 онд сумын залуу авраг малчнаар шалгарч 2019 оны 5 сарын 15 буюу олон улсын гэр бүлийн өдрөөр нутгийн үлгэр жишээч гэр бүл болж 2024 онд аймгийн залуу авраг малчин болж ажил хөдөлмөрөө үнэлж ижээ. За өглөө тэгэл яг л нөгөө малчин хүн өглөөх тусгаарсл эхэлнэ шүү дээ. Тэгэл өглөөх тусаал одоо өвлийн цагтл өхрийнхаа баасыг түгэл эхэлж байгаа юм л та. Тэгэл өхрийнхаа баасыг тэгэл одоо мал хугаа услаад өс тоос нөгөөл яг л нөгөө өвлийн ажил ямар явдаг. Тэгэл би одоо нэг тижээлийн эдмээр оролцсон.
эх жил сумынхаа 90 жил яваад бас нэг хэдэн адуу уралдах санагдав. Ер нь уралддаг жилийн жилдмөр уралддаг юм л да. Тэгээ энэ жил нэг жоохон төлхүүхэн анхаарад жоохон тэрэн дээрээ анхаарад нэг адуу оролцсон гэж байлаа. Тэгээд сумын одоо нэг удирдлагууд маань бас бит хоёрын хөдөлмөрийг үнэлээд тэгэл манайхаар одоо бид нар чинь сум орон нутгтаа тэгэл хийж бсэн цагаан дээр үзэх судалтай модалтанд очих юм уу те. Тэгэл явж маавал тэр талаас нь тэгэл бас харж өрөөл сум удирдлагууд л манай ирүүлгийг сонгосон байсан. Өглөөр тосоод мал хооныхаа ажил хэвцэлэн тэгээ өдөр болохоор бүгдүүдээ наашин цааш нь болгоод тэгэл явдаг та. Айл сайхалд явсан тэдний хайрын түүх бие биенээ харан шохоорсноор эхэлжсэн бол өдгөө 3 сайхан хүүхэдтэй өнөрбөл болжээ. Гэргий бат дэлгэрэн дуучин намсрын норвын дуунуудыг дурлан сонсож түн шиг нүд хөмсөг болсон залуутай гэр бүл болно хэмээн боддог байсан гэлээ. Түүний гэргий инээмсэглэн намсрын норвоос дутгааргүй нүд хөмсөгтэй, буур суурьтай, түшигтэй сайхан залуутай хандлан сууж 3 сайхан үр хүүхэдтэй болж юугаарч дутгааргүй хөдөө нутагт сайхан амьдарч байна хэмээн ярьлаа. Битээр ч одоо манай аавынхаас энд ойрхон нүдэг байсан. Тэгээ битэрийн эдлийн дэмжтэй манайх гэрнүүд ойрхонцдог байсан. Тэгээл би ч нөгөө их сургуулаа төгсч ирээл хөдөө амралтаараа байж идэг байсан. Тэгээл гэртээ байж ах тэгээл манай хүний өдөр ирээл. Тэгээл нэг манай хүн ч бас морь мал уйдаг байсан юм байгаа. Тэгээл нэг өндөрлөгөө өгөөч гэлгсэн машин өндөрлөгөө гойж ирсэн. Тэгээл би ч ганцаараа байсан. Аав ээж хоёр маань руу явцсан байсан юм аа. Тэгэл нэг өндөрлөгөө аваад тэгэл танилцж эхэлчихсэн да. Тэр намсраа нор шиг залуутай суунда гэл айгүй дуучин намсраа нор зураг мөргийг айгүй төрөвчөндөө хийж явдаг байсан. Нэг гой нэг дууны хэлвэн дээр нь явдаг шүү дээ. Нэг гой дээл мэйл өмсөөл нэг өргөн бүсэлсэн залуу. Тэгэл би айгүй тийч мөрөөддөг байсан. Нэр хүн юмыг мөрөөдөхөр заавал бэлэн. Тэгэл тийж явдаг байлаа. Тийж аваад нэг жоохон шар залуу манад орж ирж илаа. Тэгэл танилцчихсэн да. Тавуушин малаа тэгш дүүрэн малдаг залуу малчид цөөрч байгаад сэтгэл тундар байгаагаа тэд сэтгэл зовнон ярьсан юм аа. Үгүй яг одоо тэгээд энэ мал аж ахуйгаа ерөнхийдөө бол бас олон төрлийн малтай битээр бас нэлээд хэдэн жил үзлээ л дээ. Тэгээ одоо яг тоо гэхээсээ илүү бас жоохон чанарт анхаарай. Тэгээд нөгөө өөрийнхөө гэр бүлд жоохон ер нь өөрийнхөө амьдрал эдийн засгийнхаа хувийг жоохон өсөхгүй бол одоо ч нөгөө залуу бид нар тэтгэр гэж юм байхгүй. За тэгэл том компани ямар мал малж байгаа биш. Ямар цалин мөнгө юм орж ирэх биш. Тийм юм чинь яг өөрийнхөө хөдөлмөрөөр л хин төрүүлж сайн хөдөлмөрч чадсан хүн л ер нь амжилтанд хүрнэ гэсэн зорилготой л бит хоёр тийм явж байна. Мөн төр засгаас залуу малчдыг дэмжих, нутаг суманда таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй хэлж байсан юм аа. Тий одоо яг энэ залуу малчд ч одоо ерөнхийдөө хамгийн залуу малчид л бид нар л байна дөө 90-ад оны сүүл биднээс л болчлоо шүү дээ. Тэгээд энэ залуу малчдыг авж үлдэх залуу малчдгүй болчлоо гэдэг тэгээд энэ дээр бол яг төр засаг жоохон анхаарал хандуулад тэгээд жоохон гаргалгаа шийдвэр нь ямар байдгийг тий. Тэгээ одоо залуу малчдыг бол яг залуу хүн чинь малынхаа ашигаар амьдарч болж ийн үгүй юу? Энэ одоо зах зээлийн их мөнгө цаас одоо их шаардлагатай. Одоо энэ юм үтэй загт чинь одоо залуу улсууд чинь тэгээд яг малынхаа ашигаар амьдрахад бас хэцүү хүн таарах бол. Боёд малынхаа ашиг шимээр аж амьдралаа залгуулан үр хүүхдийнхээ боловсралд үнэтэй хувь нэмэр оруулахын тулд хийж бүтээж төлөвлөсөн зүйл их байгаагаа залуу гэр бүл бидэнтэй хуваалцсан юм аа. Хүүхдүүдээ жоохон том болох үед нэг төв сүрэн бараадаад тэгээ хүүхдүүдээ ч гэсэн одоо ер нь хоёр охиноо одоо хичнээн сумын байранд байх уу нэг хідэн ч гэсэн охтуудтайгаа ойрхон байгээд сүний чиглэлийн өхрөө өсгөөд олон болгоод тэгээ өглөн нэг хүүхдүүдийн хажууд байгаад нэг суман дээрээ орчоол өдөр нэг хавар болохоор малаа гарч төлөвлөөл нэг тиймэрхүү маягаар амьдр тийм үү гэсэн хүсэл тэмүүлэлтэй яриад ер нь ихлүүлсэн байгаа. Мал сүргэн өсгөж, мал маллах арга ухаан, нүүдэлчин соёл иргэншлээ өвлөн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг хүмүүс бол залуу малчид лээ. Тэдний нэг болсон Төв аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн залуу авраг малчин Баасан доржийн Ууган баяр гэдэг айлыг бид энэ удаагийн сурвалжлагаараа онцоллоо. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг та бүхэн түргэлээ. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй.